Сайн байцгаана уу? Тэгээд декретний тэмдэглэл подкастын маань нэгэн дугаар эхлэж байна. Тэгээд одоо удахгүй яг Мартин 8 болох гэж байна. Өнөөдөр 3 сарын 6. Тэгээд 3 сарын 8-нд бид нэр Мартин 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн бүхнээ дээрээ. Тэгээд би энэ сэдвийг болохоор зүгээр өөрийнхөө нэг юм сошиал хаяган дээр бичсэн байхгүй. Эмэгтэйчүүд яг юу хүсдэг вэ гэд маш энгийн асуулт бичсэн. Тэгээ хариултууд нь бол маш сонирхолтой ирсэн. Тэгээд зарим хариулт нь айдас эмэгтэйчүүд өөрснийхөө айж явдаг айдсын тухай ярьсан. За зарим нь одоо нийгмээс ирдэг ялгарлан гадуур халтын тухай ярьсан. Бүр нэг зарим нь болохоор эмэгтэйчүүдэд одоо Монголд амьдрахад бол асуудал байхгүй гэсэн юм маш олон янзын хариултууд ирсэн надаа. Тэгээ өнөөдөр энэ хариултуудын тухай хамтдаа ярилцгаая. Декретийн тэмдэглэл подкаст. За тэгээд юуны төрөнд болохоор би яг юу асуусан бэ гэхээр эмэгтэйчүүд яг юу хүсдэг вэ гэдэг маш ганцаас асуусан баггүй. За тэгсэн чинь энд ирсэн одоо асуултууд хариултуудыг бүгдээрээ хамтдаа уншицгаая. За эмэгтэй хүн яг өөрөө хангалттай хүндлэгддэг гэдэг юм одоо сэдв орж ирсэн. Энэ тухай ярмаар санагдсан. За тэгээд нийт сэтгэгдлийн нэлээд их хувь дээр болохоор ер нь эмэгтэй хүн өөрөө яг бие хүн гэдгээр хангалттай хүндлэгддэггүй, ард нь нөхөр эсвэл аав байгаа үед хандлага шал өөр байдаг гэдгийг одоо ийм нэг юм үнцэг гарч ирсэн ийм хариулт байсан. Тэгэхээр энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр та бүхэн бид нар мэдэндээ амжилттай эмэгтэйчүүдийг бид нар харахаараа ард нь нэг бол сайн нөхөртэй эсвэл энэ баяа эле охин сайн одоо хүний хүүхэд гэж ярьдаг. Хизээч одоо тэр эмэгтэйг өөрийн чадлаар энэ өөрийнхөө хичээл зүтгэлээр энд гараад ирсэн юм гэдэг тухай бол огт ярьдаггүй. Гэхдээ энэ бол яг зөвхөн Монголын нийгэмд ч биш ер нь дэлхийн нийтээрээ л нэг юм хандлагатай байх. Эмэгтэй хүнийг яагаад ч юм цаанаасаа нэг тийм сул дорой хүчгүй байх хэрэгтэй гэсэн юм шиг нэг тийм хандлага байдаг. Тэгэнгүүт энийгээ тулгаад тэрний эсрэг амжилт үзүүлж байгаа маш өндөр карьертай явж байгаа эмэгтэйчүүдийг бид нар дандаа энэ бол хин нэгний хүн тэ эсвэл ард нь хин нэгэн хүчрэхийг эрэхтэй байдаг учраас энэ ийм амжилтанд хүрч чадчихна гэж үзэх гээд идэг. Тэгээд энэ хандлага бол яг өөрийнхөө хүчээр ер нь эмэгтэй хүн хангалттай хүндлэгдэж чаддаггүй юм шиг тийм ойлголтыг төрүүлдэг. Тэгээд ялангуяа ажлын байран дээр одоо жишээлбэл өндөр албан тушаалд эмэгтэй хүн хүрэхээр хамгийн түрүүд хэний хүн бэ гэдэг нэг тийм харлага байдаг шүү дээ. Эсвэл одоо яг Монголд жишээлбэл энэ аль намынхын гэдэг ч юм уу наа чи намын хүн гэдэг ч юм уу. Эсвэл наа чин тэрний дэмжлэгээр энэний тусламжтайгаар гарч ирсэн тэрний энэний карманы хүн гэдэг тийм ойлголт байдаг. Тэгээд энэ тухай бас хүндсэн байна. За дараагийнх нь болохоор жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Хэрвээ энэ амжилтанд хүрсэн эмэгтэй ганц бие байх юм бол одоо энэ тэрний охин энэний эхнэр гэхээсээ илүү одоо энэ одоо хиний нууц амраг юм бол гэдэг ч юм уу те бас ягаад ч юм нэг эрэгтэй хүнтэй хавтуулдчил тэрний амжилтыг наах гэдэг энэ ойлголт бас байдаг энэ дээр. Тэгээд олон эмэгтэйд яг энэ одоо өнцөг одоо тань сонсогдож байгаа. Тэгээд ер нь бид нар өдөр тутмын амьдрал дээрээ тэгэл сайн явж байгаа эмэгтэйчүүдийг дандаа тэрний хүн, энэний хүн, тэр татсан, энэ татсан тийм нэг юм хандлага байдаг. Энэ бол бас нэг юм шудраг бус өнцөг За тэгэхээр ер нь ягаад ч юм эмэгтэй хүн хэрвээ амжилттай явж байгаа юм бол алга ташаалтыг зөвхөн тэр эмэгтэйд өгч зураарэ гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд дараагийнх нь болохоор насны алгаврал. За энэ бол нэлээд түгээмэл байдаг. За нэг комент надад ихсэн одоо залуу хэрвээ эмэгтэй байх юм бол туршлагагүй гэж үздэг. Ахмад эмэгтэйг нас нь явсан гэж хүнжилдэг гэдэг. Энэ бол гэтээ маш үнэн. Тэгээ ялангуяа сүүлийн үед нөгөө нэг генерашн хоорондын ялгаа гэж Монголд маш их одоо яригдчих эхэлсэн. Гэтээ би нэг хүнээс ярилцлага авч тэр хүн надад гэж хэлсэн. Монголд яг юм генерашны одоо яг ялгаа гэдэг. Гэтэл яг энэ генерашн дэлхийн нийтийн одоо хөгжилтэй харьцуулахад Монголд энэ генерашн гэд байгаа одоо жишээлбэл бүүмерийн үе гэдэг ч юм уу миллениал энтер гэдэг эднэр бол монголчуудад бол бас яг монголчуудыг ингэж ангилахад маш хэцүү гэж ангилсан. Яа тэгэхээр одоо жишээлбэл
бид нар ингээд бүүмрийнхэн гэж яриад идэв штэ нөгөө нэг 1000 дайны дараа ингээд дэлхийн нийтээр төрөлт ихсээд маш олон одоо нэг айл ингээд маш олон хүүхэдтэй болох одоо юу харагдсан гэдэг тийм нөгөө дайны дараа ер нь бол яг нөгөө хүмүүсийн ийм сэтгэл зүйд алдсан тэр одоо нөгөө нэг одоо удмынхаа тэр тоог нөхөхийг л хичээдэг юм байна л да. Тийм болохоор дэлхийн нийтээр маш олон хүүхдүүд гарч ирсэн гэдэг энийг бүүмрийн үе гэж нэрлэдэг. Монголд яг энэ үзэгдэл байсан. Тэгээд хүмүүс нэг 8-аас дээш хүүхэдтэй айлууд бол маш их байдаг байсан шүү дээ. Гэхдээ одоо яг Америкийн бүүмрүүд Монголын бүүмрүүдийг харьцуулахад шал ондоо баггүй юу? Ягаад тэгэхээр тэд нар бол ингээд жишээлбэл Америк, Европын улсуудын бүүмрүүд нөө дайны дараа за тэгээ мэдээж маш олон хүүхдүүд гарч ирсэн. Тэгээд энэ цаг ирсэн нэг тийм дэлхийн нийтээрээ тайван аз жаргалтай үе ирээд та бүхэн ингэ санаж байвал нэг 60 70-аад оны үеийн кинонуудын өнгө нэг тийм амар гоё өнгөлөг шар өнгө төлхөө байгаад гэдгийг анзаардаг хүмүүсийн хувцалтанд. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг аз жаргалыг айгүй хүмүүс ингэж мэдэрч эхэлж исэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр үеийнхэн илүү нэг юм хүн тэтгэц үеийн дараа гарч ирж байгаа маш тийм юм бялхсан амьдралын ирч хүчээр дүүрэн үеийнхэн байж л дээ. Гэтэл Монголд яг энэ бүүмрийн үеийнхэн ямар байсан бэ гэхээр социализм үеэсэн. Социализм гэдэг маань болохоор одоо төлөвлөгөөт эдийн засгийн үе бүхэн адилхан хувцас, бүхэн нормын одоо эдэлж хэрэглэх тэр зүйлс нь ингээд тийм тоотой байдаг байсан гэдэг ч юм уу. Тэгэхээр яг нөгөө нэг Монголын бүүмрүүд ийм өссөн орчин үе дэлхийн нийтийн бусад ингээд яг тухайн төвшөнд адилж байсан юм бүр тэнгэр газар шиг ялгаатай. Тийм учраас ингээд би нэгээ бүүмэр зүүмэр гэдэг ч юм уу те миллениал гэд ингээд ялгаруулах нь бол надад аим жоох утгагүй санагддаг. Бид нар арай нэг өөр хөгжлийн өөр нэмийг туулж ирсэн хүмүүс учраас ялангуяа ингээд биднэрт бол арай зөхгүй юм шиг надад санагддаг. Магадгүй Generation Z үе дээр бол яг хаа дэлхийн нийтээр нэг юм байсан байж магадгүй Монгол наарцчилсан бас байсан болохоор. За тэгээд яг энэ насны ялгаа гэдгийг бол яг нэг юм дээр маш их мэдрэгддэг. За тэгээд ялангуяа би анх сургуулаа төгсөж ирээд ажилд ороход ажлынхаа хамгийн залуухан байсан. Тэгэл бүх хүмүүсийг ахаа хичээ гэж дуудаал те. Тэгж жаад яг нэг декреттэй хугацаанд дунд нэг эргэж ажилдаа орсон чинь надаас ингээд дүү залуучууд амар их ороод ирсэн. Тэгээд намайг буцаад анаа хичээ яхаа ихчээ анаа мэнэ гэж дууддаг. Тийм болчихсон. Надад амар сонин санагдчихсэн тэр үед. Тэгээд ингээд ажлын байран дээр ингээд гарахаар ягаад чинь одоо шинэ үеийн ингээд түрээд ороод ирэхээр тэр үедээ ингээд цогцож ажиллана гэдэг бас тухайн хүнээс жоохон юм одоо ур ухаан тий шаарддаг юм санагдсан. Гэтэ тэглээгээд нэгийг одоо энэ хөгшин энэ чадваргүй гэдэг ч юм аа эсвэл нэг энэ хит залуу гэдэг хандлага бол бас жоохон утгагүй. Тэгээд ер нь яг настай нь холбож тухайн хүнийг үнэлнэ гэдэг бол надад бас жоохон өрөөсгөө санагддаг. За дараагийнх нь бол за энэ бол одоо үгүй гэдэг бол үгүй. Энийг одоо яг юу гэж ойлгож байна гэхээр яг ийм комментууд маш их ирсэн. Монгол нөгөө нэг ийм хүчирхийл одоо маш их гардаг. За тэгээд бэлгийн чиг хандлага мэдрэмж гэдэг нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ эмэгтэй хүн одоо тэ татны харилцаанд үгүй гэж хэлэх юм бол энэ үгүй гэдгийг л ойлгочих тийм тэр ойлголт ингээд хүн бүхэн суугаасаа гэдэг одоо комментууд ер нь 2 3 эрс давхцсан. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр ялангуяа хүчирхийл одоо ингээд бүр гэр бүл эхнэр нөхрийн хооронд ч хүчирхийлэл байдаг. Яа тэгэхээр ингээд хэрвээ эхнэр нь үгүй гэж хэлж байгаа бол тэрийг үгүй юм байна гэдэг ойлгочих хэмжээний байх хэрэгтэй. Наазах нь за хоёрт гэх юм бол эмэгтэй одоо нэг юм Монгол эрчүүдийн дунд нэг тийм майнд байдаг юм шиг надад санагддаг. Үг дуртай байж одоо тэрийг илэрхийлэхгүй цаагаараа дуртай л байгаа штэ гэдэг ч юм уу те нэг ийм хандлага. Тэгээ энээс олж маш их хүчирхийлэл үлдэгддэг юм шиг надад санагддаг. Тэгээд маш олон хүчирхийллийн хохирогч нарын одоо амнаас гардаг үг нь ерөөсөө л яг энэ одоо үгүй гэсэн бол үгүй энийг ерөөсөө тэгж ирчүүд окей болохгүй юм байна гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Яг хөө ингээд монголчуудын бас нөгөө нэг юм миний нэг юм боддог нэг юм өнцөг гэдэг байхгүй юу. Бид нар юм нүүдэлчин арт түмэн яг үндэ хот суурин хөгжлөөр ороод нэг юм 100 жил болж штэ яг үндэ тогтсон яг юм суурингаар
Гэтэл яг ингээд бүр хідэн үеэрээ нүүдлээд явсан хүмүүс юу вэ гэхээр ингээд тал нутагт ингээд бүр хол тархаж суурьсан те. Тэгээд одоо жаахан муугаагаар хэлэхэд тэр үед одоо хүчирхийлэл гэдэг ч юм уу те. Хүчирхийлэл гэдэг үгийг мэддэггүй байсан хүмүүс шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл кинон дэр ч юм уу. За тэгээд бидний өвөө эмээгийн үед тийм одоо эмэгтэй хүнийг хүсээгүй үед нь жимслүүлсэн тохиолдлууд маш их байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг нүүдэлчдийн сэтгэлгээний нэг юм онцлог юм шиг надад санагддаг. Яг тэндээс үлдсэн нэг зүйл эмэгтэй хүн одоо дургу байсан ч гэсэн ингээ хүчирхийлдэг. Та нар ингээд санаж байгаа бол Тунгалаг Тамир кинон дээр гардаг шүү дээ. Ингээд уг нь бол дургу л байсан шүү дээ. Тэгэхэд л ихтгэл баян ачи наадтай ингэж ашигч ивэл гэд тий. Тэр маань болохоор ингээд нүүдэлчдийн ийм аж байдлын онцлогтой холбоотойгоор яг ийм одоо бэлгийн амьдрал жоохон за яг муугаар хэлээд жоохон замраг байсан болов уу гэж би боддог. Тэрнээс үүдэлтэй яг өдөртл ингээд хүмүүсийн тархинд яг нэг юм яваад идэг юм шиг надад санагддаг. Тэгэхээр одоо бол харьцангуй бид нар нүүдэлж амьдрахаа болсон байна тий орчин үед. Тэгэхээр яг эмэгтэй хүнд хүндэтгэлтэй хандаад үгүй гэж байгаа бол үгүй юм байна гэдгийг ойлгочдөг байх хэрэгтэй. За тэгээд энийг ч гэсэн эмэгтэйчүүд бас өөрснөө харилцаан дээр аягүй сайн нөгөө талтай ойлгуулж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол маш эмзэг сэдв. Тэгээд маш олон эмэгтэйчүүд яг энэ дээр бол яг санаа нэгдсэн. За дараагийнх нь болохоор энийг бол гэтээ бүх насны ирчүүдэд яг ингээд заамар санагдсан. Ингээд өөрийнхөө хүүнэрт ч гэсэн те. За хэрвээ ингээд найз охин ч юм уу эсвэл тухайн эмэгтэй чинь чамд зөвшөөрөл өгөөгөө тохиолдолд огт ингээд хурж болохгүй гэдгийг бүр ингээд зааж өгмөр санагдсан. За дараагийнх нь болохоор Монголд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байдаггүй гэдэг нэг тийм хариулт надад орж ирсэн. Яагаад тэгэхээр тэр коммент нь юу гэж ирсэн бэ гэхээр Монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөггүй. Барууны феминизмыг дуурайж байна гэдэг юм коммент орж ирсэн. За хит туушраад байна. Сүүлийн үед ингээд феминизм гэд бүр хитрхи ингээд туушраад байна. Тэгэд Монголд бол та нар ингээд лалын шашинтай орнуудыг бодвол хангалттай эрх чинь ингээд зөрчигдөөгүй шүү гэдэг нэг тийм коммент орж ирсэн. Гэхдээ яг би энэ хүнтэй санал нийлнэ. Гэтэ бас санал нийлэхгүй. Би өөрөө Москвад ингээд сурж байхад лалын шашинтай, мусульман шашинтай маш олон оюутнуудтай хамт сурдаг байсан. Тэгээд тэд нэртэй ингээд хамт сураад ингээд харахад би өөрийгөө за ямар айцаар энэ оронд эднэрийн орондоо ингээд болоод төрчөөг юм би гэж баярлж байсан. Яагаад тэгэхээр ингээд манай ингээд бүдүүр гэдэг нэртэй Аманоос ирсэн охин байдаг байсан л та. Тэгээ тэр болохоор ингээд яг юм нөгөө нэг гэвлүүртэйгээ хичээлдээ ирдэг. Хичнээн одоо ингээд Москвад тэгээ өөр оронд өөр соёлтой улсад байгаа ч гэсэн тэр гэвлүүрээ тайлдаггүй. Тэгээ бид хоёр яг нөгөө дотор байранд хамт одоо нэг байранд амьдардаг байсан. Манай нөгөө жигүүрт амьдардаг байлоо. Тэгээд нөгөө хичээлээ хамт хийн. Тэгээд өрөөнд нь орохоор яг нөгөө хажаабаа тайлцсан. Тэгээ ингээ хараа амар хөрх охин заяа. Үнээр үсгэлэнтэй охин. Бид нар нүүд хүмүүс бүр тасарсан. Тэгээ ингээл битүү алт зүүцэндээ ингээл хуруу юм битүү алт. Тэгээд би бол тэрийг ингээд яг тэр гэвлүүрний цаана яг ямар бүтэн царайтай охин байгааг би ерөөсөө өрөөнд нь орж ижил анхаарч байгаа. Тэгээд би хөө ямар ганган ямар гоё охин бэ гэж бодож ирсэн. Тэгээд надад ингээд хэлж байгаа байхгүй ингээд эмэгтэй хүн зөвхөн гэртээ нөхөрийнхөө хажуу талаад ингээд гоё байгаагаа харуулах ёстой. Гадуур бол ингээд гоё сайхан харуулах ёсгүй. За тэгээд тэдний улсад эмэгтэй хүнийг зурагтаар гарахыг хориглодог мэлээ сэтгүүлч тийм хэвлэл мэдээллийн хэрэгслэр эмэгтэйчүүд гарахыг хориглодог. Гисэн хідээж аав нь зөвшөөрөөд тэр охиныг сэтгүүлч болохоор явуулсан байсан. Гэтэ тэр охин сэтгүүлч болж чадаагүй. Хэлний бэлтгэлээ төгсөөд тэгээд сургуулаа хаяа явсан. Магадгүй гэр бүлийнх нь одоо эсэргүүцсэн үү, яг юу болсныг сайн мэдэж амжаагүй байж байгаа тэр охин маань харамсалтайгаар явсан. Тэгээд найз залуутай гэж байсан. Бүр жоохон бахтан сүү тавьсан. Тэгээд тэдний улсад нөө 3-4 их нэртэй байх, олон их нэртэй байхыг зөвшөөрдөг. Тэгээд энэ мэдчлэлийн асуудлыг ингээд сонсохоор бид нэр Монгол төрсөндөө маш их баярлмаар юм шиг те. За окей. Үнээр энэ амар хэцүү асуудлуудад биднэрт байхгүй юм байна гэж баярлна. Гэхдээ биднэрт бас асуудал байхгүй юу гэвэл үгүй байдгаа. За тэр нь ямар асуудлууд вэ гэхээр одоо ингээд өргөжлүүдэд яри түрүүн одоо нөхчрхээлг ярьсан. За ингээд
Монголд одоо яг энэ эмэгтэйчүүд хамгийн их асуудал гарч байгаа нь за ажил дээр ажлын байрны бэлгийн дарамт, за гудамжинд бас бэлгийн дарамтанд өртөх. За тэгээд хэдийгээр ингээд харилцаанд байгаа ч гэсэн хүчирхээлд өртөх гэсэн юм асуудлууд биднэрт байдаг. Дийлийнх нь. За энэ дээр бол хүмүүс маш их санал нэгдсэн. Тэгээд дахиад нөө түрүүний ярьжсанаар ер нь ингээд Монголд яг ингээд юм чөлөөтэй одоо би болохоор ингээд ээж баснаасаа хойш тэгж айхтар юм одоо ингээд бүр юм богино хум банзал өмсөд те өртрүүтэй гутлаа өмсөд явж чадахгүй байгаа. Нэгдүгürt ингээд нөгөө ээж болохоор чинь хүүхдүүдтэйгээ хамт тийм хувцастай явах маш тухгүй байдаг шүү дээ. За хоёрт гэх юм бол арцсангуй одоо яг нэг юм жин нэмээд тэр хувцсандаа багтах тийм юуч байхгүй болчихжээ. Тийм хувцаа одоо эргүүлж худалдаж авах гэдэг асуудал байхгүй болчих. Гэхдээ би яг ингээд сандаг байхгүй юу 20 21-тэй тийм жоохон охин байх үеигээ би нэг удаа найзуудтай хамт кино үзээд тэгэхэд би юм богинохон жинсээ бүтээс. Тэгээд гэрлүүгээ харих замдаа хүнд хөөгдөд миний араас нэг хүн дагаад тэгээ хөөгөөд тэгээ би зүгтаад тэгээ бүдэрч унаад өвдгөө бүр амар гэмтээгээд одоо хүртэл ингээд миний хөлөнд яг тэр сором маань байдаг. Тэгээ тэрнээс хойш би огт тийм бүр тийм богино банзал өмсөөгүй. Тийм богинохон миний юбг, джинс юбг огт өмсөж чадгаа байсан. Тэгээ надад нэг тийм юм тэрнээс стил нөө трама гэдэг шиг нэг тийм юм үлдсэн. Яа тэгэхээр би ингээд орой удаж ганцаараа явах юм бол ингээд байнга эргэж хардаг. Тэгээ 50 явж чаддгүй. Тэгээ энэ бол бүр номер 1 одоо Улаанбаатарын ч юм уу Монголын нэг асуудал. Яагаад ч ингээд нэмэгэн нойтон хувц өмссөн бол тэр ингээд хохирогч болчих гээд байдаг. Тэр хүний буруу болчих гээд байдаг. Энэ маш хэцүү Монголд. За тэгээд хүмүүс амар харна те улаан цайм хурж ирээ бариад авахгүй ч гэсэн нүдэрээ бүр амар харна те тэгээд зүрж өнгөрөхдөө янз бүр болно араас дагна гэдэг ч юм уу. Тэгээ энэ асуудлууд бол зөвхөн надад биш маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог. Тэгэхээр энэ асуудлыг бол Монголд ингээд эмэгтэй хүн гудамжаар алхахдаа хүссэн хувцас өмсөө тайван явж чаддаг байгаасэ гэдэг. Тэр юм дээр бол маш олон эмэгтэйчүүд санал нэгдсэн. Тэгээ би энэ дээр ч гэсэн санал нэг байна. За ажил дээр гэдэг дээр надад яг юу байдаг вэ гэхээр надад яг өөр тохиолдож исэн явдал гэх юм бол дөнгөж ингээд төгсөж ирээд жохоо хүн ажилд ороход ажлын газрын бүр нэлийн настай ах нар ингээд нийлчээд нэмэг 21 онгоо яриад байдаг байсан. Тэгээ тэр үед би надад амар тухгүй мэдрэмж төрж исэн. Тэгээ би өөрөө ингээд ажиллаа яаж байгаа болохоор хэрэг ингээд гараа явж чадахгүй. Улаан цам ингээд тэр хэдийг дугаая гэж хэлж чадахгүй. Тэгээд маш хэцүү ингээд тэр яриаг дуустал ингээд төвчээртэй ингээд сонсох нэг тийм айгу муухай мэдрэмж төрж исэн амар эвгүй мэдрэмж. Тэрнээс ахуулаад яг юм асуудлууд бол Монголд зөндөө байдаг. Тэгээ бүр улаан цамын бэлгийн дарамтанд өрсөн тохиолдлууд ч гэсэн зөндөө байдаг. Тэгэхээр яад ч эмэгтэй хүн хамт ажил хийнэ гэдэг чинь тантай харилцаанд орох гэж ажил дээр очиагүй. Энэ хүн бол зүгээр ажиллах гэж очиж байгаа шүү гэдгийг мэддэг байгаасай. Тийм ээ. За тэгээ яг энэ асуудлыг бол ингээд бүгдээрээ байнга ярьж ижил өөрчлөгднө гэхээс биш үү. Тэгээ Монгол феминизм байхгүй наа чи хэд ууширсан гэд байх юм бол энэ асуудлууд байсаар л байна. Тийм учраас би ингээд ярьж байгаа шүү. За тэгээд феминизм гэд тал дээр манай нэг Швейцар сурдаг найз хэлжсэн. Барууны орны эмэгтэйчүүд бол феминизм дээр амар мэдрэг байдаг. Үнэхээр эмзэг сэдвэн. Тэд нэр дөнгөж 1950 60-аад оноос л ажил хийх хэрэгтэй болсон гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энийг бол яхаа бид нар мэддгүй юм шиг байгаа. Яа тэгэхээр Монголд бол харьцангуй надад яг юм гендерийн тэгшэрх феминизм бол асуудал нь харьцангуй бага юм шиг надад санагддаг. Яа тэгэхээр манай элен зэми одоо ардын хувьсгал ясны дараа нөө бүгд найрамд Монгол улс байгуулагдаад Монголын хамгийн анхны нөө эмэгтэй депутатуудын нэг байсан байхгүй юу? Ингээд нөө бүх орон даяар сонгогддог. Тэгээ тэрийг сонсоод надад вау Монголд ч харин ингээд эмэгтэйчүүд тухайн үед ингээд тэ гендрийн тэгшэрхтэй тэ ингээд эмэгтэйчүүдийг ингээд улс төрт ингэж оруулдаг байсан байж тэ гэж бодсон. Гэтэл ингээд хэрвээ бид нэр түүх харах юм бол тэрнээс ч өмнө манай эмэгтэйчүүд одоо улс орны хэрэгт оролцдог. За тэгээд их хуралдайд суудаг. Чухал том шийдвэрүүдийг гаргалцдаг. Тэгээ бүр өөрснөө ингээд амиг гошонд өөр ингэсэн удирддаг албатуудтай тэ эрх мэдэлтэй тийм байсан. Тийм учраас бол бид нар бол ингээд феминизмийн хувьд харьцангуй юм дархлаатай арт түмэн гэж би боддог.
Одоо ч гэсэн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд маш их байдаг. За тэгэхээр их хүсгэл юм бол тий одоо улс төрд ч гэсэн сүүлийн үед эмэгтэйчүүдийг төлхөө оруулах тухай квот гэдэг ч юм уу маш их боломжуудыг харин гаргаж өгдөг санагддаг. Харин барууны орнуудад бол энэ бол бүр дөнгөж 50-60-аад оноос л одоо маш идэвхтэй яригдаж ирсэн сэдв учраас маш мэдрэмтгий байдаг. Тэгээд тооцоогоо 50-50% төлнө гэдэг ч юм уу тий амьдралаа 50-50% авч явна мөн гэд ийм асуудууд бол яг барууны оронд бол айгүй эмзэг сэдв. Би сонссон. Тэгэхээр энэ бол яг Монголд бол яг гайгүй юм шиг санагддаг. Гэхдээ бас асуудлууд бол зөндөө байгаа. Тэгээд хаана ямар асуудлууд байгаа вэ гэдгийг бүгдээрээ ингээд ярилцаад ярьж лээсэн дээр гэж бодож байна. За тэгээ ганц бие эмэгтэйчүүдийн асуудал. Ганц бие эмэгтэйчүүдийг илүү дээрлэгдэг гэсэн тийм комент орж ирсэн. Гэр бүлгүй эмэгтэйд хандах хандлага хизээ хүнтэй суух вэ гэсэн нийгмийн одоо дарамт маш их байдаг гэсэн байна. Тэгээд ганц бие эмэгтэйчүүд бас хэцүү. Одоо ингээд би ч гэсэн өөрөө ганц бие байж үтсэн. Тэгээд ганц бие болохоор яг нэг юм хүчгүй сул дорой юм шигтэй. Тэгээд заавал хүнтэйс авах хэрэгтэй юм шиг. Гэтэл ингээд заавал суу гэсэн аль байхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд за залуу эмэгтэйчүүд бол ингээд хүнтэйс уугаагүй ганц бие эмэгтэйчүүд ингээд айгүй тийм дарамттай байдаг. Энэ бол тодорхой байдаг. Би бас өөрөө тэрийг хэсэг мэдэрч үтсэн. За бас ингээд насан тэр чинь ингээд байна. За тэгэнгүүт ингээд хэрвээ салцсан те ингээд ганц бие өрхтөлгоолсон эмэгтэй байх юм бол бас сэрэнд нэг тийм жоохон дээрлэхүү. Монголчууд яад ч нэг тийм сул дорой хүмүүстэй тийм юм уу? Яа тэгэхээр манай ээж маань дөнгөж 32 наснда бэлэвсэрчүүлсэн. Маань жоохон багт өөд болоод тэгээд ганц бие эмэгтэй хүн яаж амьдралыг авч явд юм бэ гэдгийг би бүр айгүй сайн мэднэ. Тэгэл ер нь л хүмүүс нэг тийм жоохон дэрлэхэнгүй хандсан шүү. Жоохон дэрлэгч гээд те байдаг тал бол байдаг. Би бол тэрэндээ санал нийлэн. За тэгээд дараа нь одоо настай эмэгтэйчүүд бас сайн ижлэн алдсан настай эмэгтэйчүүд бас асуудалтай. Тэгээд тэрийг маань тоох те тэгээд ер нь ах トゥ нарын дунд ч гэсэн те ингээд хүндлэх гэдэг асуудал бол жоохон хэцүү юм шиг надад санагддаг. Ялангуяа монголчууд нэг тийм бэлэвсэн эмэгтэйчүүдээс цэрвдэг гэдэг ч үлээ те бүр манай хичнэр тийм юм яриад би бүр юу гэж тэгдэ ингээд тэгдэг ч гэсэн яг ингээд уламжлал сэтгэлгээнд бол тэр маш их байт юм лээ. Тэгэхээр ганц бие эмэгтэйчүүдийн асуудал бол яг насанд байдаг. Тэгээд ер нь бол гэхдээ биш та тий яг хин ингээд идэм бэ гэхээр эмэгтэй хүн л гэдэг байхгүй. Эмэгтэйчүүдийг амар ингэдэг. Та энэ ганц бие юм тийм гэдэг ч юм уу те энэ ингээ хүнтэй суудгүй юм. Эсвэл ингээд энэний нөхөр өнгөрсөн шүү дээ. Энэстэй нөхөр төгтдөг гэдэг ч юм уу те. Нэг тийм жоохон муухай яг эмэгтэйчүүдийн зүгээс бол жоохон яад би биэндээ хайртай байж болдгоо юм бэ гэж хэлмээр санагддаг. Ирчүүд нэг тийм амар ганц бие гэдгийг дээр нь одоо жишээлбэл гэтээ дэрлэгдэг хүн байдаг. Ганц бие гээл хүчгүйгээл тэ дарамтлагдаг тийм ирчүүд бас байдаг шүү. За дараагийнх нь бол ажлын байрны бэлгийн дарамт энэ бүр тусдаа сэдвээр орж ирсэн. За тэгээд бүр хэвийн үзэгдэл мэт ингээд бүр газар авлаа гэсэн юм комментууд орж ирсэн. За тэгээд хүмүүс яагаад гомдол гаргадаггүй юм бол гэхээр за нэгдүгээр мэдээж ажлын байр алдахгүй тий. За тэгээд эрх зүйн хангалттай хамгаалт байдгүй гэдэг дээр бас аягүй сонио. Тэгээд ингэсэн би нэг подкаст сонсч байсан гэсэн Германд заяа ингээд нэг Монгол эмэгтэй хамт ажилладаг герман залууга зүгээр ингээд юм ярьж инээж байгаа тогломоор санагдаад гжигдсэн байна л та. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь чи надад ажлын байрны бэлгийн дарамт үзүүллээ гэдэг амар сериусны харсан хэлсэн гэдэг жаа байхгүй. Тэгэнгүүт надаа хөөх эрэгтэй хүн ч гэсэн ажлын байрны бэлгийн дарамт гэдэг дээр ямар мэдлэгтэй юм бэ? Гэтэл Монголд ийм юм байдаггүй штэ гэж би батсан. Тэгээд яг энийг ингээд нөгөө нэг ажлын байрны бэлгийн дарамт гэдэг дээр байгууллагууд ингээд сургалтын тэр авдаг штэ. Яг тэрүүгээр ингээд бас амар аваад ажилчтай байнгын л ингэж мэдээлэл өгж байгаасаа гэж би боддог. Тэгээд энэ бол бас айгүй том сэдв. Тэгээд эмэгтэйчүүд ингээд энэ тухай бас зоригтой дуурч чаддаг эмэгтэйчүүд маш цөөхөн баг. Тэгээд саяхан санжийн Улаанбаатар чуулгын дуучин билүү? Нөгөө эрэгтэй удирдлага нь хамтаа ажилдаг хүн билүү? Одоо өөрт нь халцаан гэдэг нэг шүүл хүлээжсэн. Тэгэхээр ер нь бол яг ийм салбар бүрт яг ийм асуудлууд байдаг. Гэхдээ энийг ил гаргаад зоригтой
одоо ярихад ер нь бол бас л эмэгтэй хүн нэр нүрээ боддог бах те. Тэгэхээр ярьж явах хэрэгтэй. Тэгээ тийм. Заавал ингээд бүр хохирогчийг ил гарч ярьтлан зовоохгүйгээр зүгээр л бид нар хангалттай мэдлэгтэй би биенийхээ хувийн орон зайг хүндэлдэг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд ингээд хэрвээ хэдүүлээ ингээд өгнөх юм бол эмэгтэйчүүд нийгмээс бид нар эмэгтэйчүүд юу хүсдэг вэ? Бид нар зүгээр хүндлэлийг хүсдэг. Бид нар цэцэг гоё үнэртэй авс те. Тим зүйлүүд бол бидний яг үнний чинь хүсэл биш. Бидний яг хүсэл аюулгүй орчин те тэгш боломжийг л бид нар яг өнөөдөр хүсэж байгаа юм байна гэж би ойлголоо яг энэ бүх надад ирсэн комментуудаас. Тэгээ та нар бас юу гэж бодож байгаагаа надтай хуваалцаарай. Комментоор дутуу бас үлдээсэн юмнууд бас байж магадгүй. Тэгээд ихэвчлэн яг энэ одоо асуудлууд нийгмээс илүү юу хүлээдэг вэ, юу хүсдэг вэ гэдэг ийм хариултууд ах шиг байна. Яг дотны хүнээсээ, хайртай хүмүүсээсээ бас юу хүсдэг вэ гэвэл бас арай өөр хариултууд орж ирэх байх гэж би бодсон. Тэгээд би магадгүй одоо яг хамгийн сүүлд ингээд би өөрөө юу хүсдэгээ ярив. Би өөрөө ингээд та нар ингээд мэдэрчтэй ингээд амар олон жил декретээс очлаа гэж яриа да. Тэгэхээр надад ингээд би өөртөө ингээд пома устдаг нэг юм байдаг нь юу вэ гэхээр амжилт би өөрийгөө амжилттай гэж хангалттай ингээд үнэлж чаддаггүй гэд тэрийг ингээд надад эргэн тойрныхан мэдрүүлдэг байхгүй юу. Тэгээ яагаад вэ гэдгсэн чинь Монголд ийм нэг юм амжилттай эмэгтэй дүр зураг гэхээр ингээд яг нэг юм тогтсон нэг юм хандлага байдаг. Ажилтай, төрөлтэй, орлоготой, тэ дундаас дээш төвшний ажилтай, тэ хангалттай, автомат орлоготой, гоё бие авч байдаг эмэгтэйг энэ амжилттай эмэгтэй гэж үздэг автоматар. Тэгэнгүүтээ ингээд тийм эмэгтэйчүүд яг түлхүү ингээд нийгэмд сурталчилдаг, тэ амжилттай бизнес эмэгтэй гэдэг ч юм уу, амжилттай одоо албан тушаал аваа явж байгаа эмэгтэй. Тэр жоохон тийм эмзэглэмээр одоо ч юм уу те надад яг зүгээр ингээ гэрте байгаа ээжүүдэд өөрснийгөө голох тэр мэдрэмжийг илүү төрүүлдэг юм санагдсан. Тэгээд амжилт гэдгийг бид нэр жоохон тийм туушрт үлжиж авдсан болов уу гэж би батсан. Миний хувьд болохоор хүн болгоны амжилт өөр ахгүй юу? Ер нь яг амжилт гэдэг чинь ахисан тэр үр дүнгэл амжилт гэж надад нэрлээд байгаа юм шиг надад санагддаг. Тэгтэл яг ингээд өнөөдөр хүүхдээ хараад гэртээ ингээд байгаа эмэгтэйн амжилтыг юу вэ? Тэнгүүд яг миний хувьд амжилт одоо жишээлбэл манай хүү 2 хувирч аав памперснасаа гарчвал тэр ингээд бид хоёр айгүй том амжилт болох гээд байна. Тэгээ миний хүү одоогоор нэмэлт зуудаг. Тэгээ сүүнээсээ бид хоёр татгалзаад тэ зүгээр хэвийн одоо сүү уухгүйгээр унтаж чадах юм бол одоо чаддаг болгоол миний амар ойрын айгүй том амжилт байна. За тэгээд өнөөдөр жишээлбэл би өөрийгөө маш амжилттайгаар мэдэрсэн. Тэр нь юу вэ гэхээр би одоо 9 сар үргэлжилсэн эмчилгээ маань өнөөдөр дууссан. Тэгээд маш том баярыг би өөртөө хүргэмээр санагдсан бол миний хамгийн том амжилт тахгүй юу? Өдөр алган маш олон төрлийн юм уудаг байсан. Тэгээд тэр процессын маань амжилттай дуслаа, амжилттай давж гарлаа. Би өөрийнхөө эмчилэгч эмч тэгээд совилогчтой маш их баярлалаа гэж хэлсэн. Дахиж бас хэлмээр байна. Тэгээд бас нөхөртөө бас баярлалаа. Хоёлаа үнэхээр давж гарч чадлаа шүү гэж хэлсэн. Тэгээд энэ бол миний хувьд амжилт тахгүй юу? Хэрвээ би яг ажил хийгээд те ингээ карьерээ хүүгээ явж байгаа тохиолдолд миний одоо эрхэлж байгаа ажлууд амжилттай те хийсэн ажлууд маань хүмүүст үнэлэгдээд тэгээд хангалттай орлого маань доктортой байх юм бол энэ бол яг би амжилт гэж үзнэ. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бол би яг миний амжилтууд эд саний хийсэн зүйлсүүд л байгаар байна. Тэгээд эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд амжилт өөрийгөө хэрвээ амжилтгүй гэж яг ингэж яг энэ мэдрэмжийг надтай адилхан авсан бол үгүй өчигдөр чи ямар байсан өнөөдөр чи жоохон ч гэсэн ахисан бол тэр чинь амжилтжуул гэж би хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлд нь бас нэг зүйлийг ингээд жил алгуун л би мартер яг энэ зүйлийг боддیں۔ Эмэгтэйчүүдтэй хайртай байгаасай, нэг нэгийг дэмждэг байгаасай, тэгээд нэг ойлгодог байгаасай гэж би хүсэж байна. Тэгээд яг үндэ ингээд бидний зовлон, бидний сүр хинж мэдгүй, эрэгтэй хүн төрж үцэхгүй, тэ эрэгтэй хүн одоо хүүхэд төрүүлэхийн зовлон мэдгүй, эрэгтэй хүн хүүхэд өсөхийн шүн босоод хөхүүлэхийн зовлон эрэгтэй хүн тааж мэдгүй. Тэгэхээр эрчүүдэд биднийг ойлгох шал өөр юм гаргийн хүмүүс. Бидний хэн ойлгох вэ? Бид нэр одоо эмэгтэйчүүд бинийгээ л ойлгоо шүү дээ. Энэ эмэгтэй одоо ингээд шүн нойртой хонсон болоо, хоноогүй болоо,
энэ нь ямар зовлон байгаа бол гэдгийг ер нь бол бид нар нэгээ ер нь бол хэдэн минут хараад ярилцаад үзэхдээ гадралдаг шүү дээ. Ингээд өөртөө ойрхон байдаг бидний тулж байгаа зовлонгууд. Тэгэхээр яг тэрэн шиг ингээд адилхан юм зүйл тулаа явж байгаа шүү дээ гэдгийг нь бодоод жоохон нэгэндээ инэрэнгүү байгаасай гэж би хүсмээр байна. Тэгээд надтай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Тэгээд би өнгөрсөн нэрээ удаа миний би ингээ микрофонтой яриад байгаа хэрнээ маш сул орсон байсан чинь сайхан л тохируулж чадсан. Тэгээд одоо энэ удаа бичлэг нь гайгүй орох байх гэж найдаж байна. Тэгээд надтай хамт байсанд баярлалаа. Бүгдэнд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.